Сайн guys, өнөөдөр хабсан татамаарал өнөөдөр би танарт дэлхийн хамгийн урт насалдаг 10 эмхний талаар ярьж өгье гэж шийдлээ. За манай дагагч нар маань бичлэгээ идэвхтэй өгч байгаа тул би бичлэгээ ер нь бол маш хурдан хугацаанд ер нь оруулахаар болсон. Тэгээд би ер нь 2хан бичлэг хийсэн гэхдээ 10 хэдэн дагагчтай болсон байлээ. За дэлхийн хамгийн урт насалдаг 10 амьтан. Нэгт Антарктидын хөвсгөр биет. Энхийг хүмүүс эдгээр хөвсгөр биетийг амьтаа гэдгийг анзаардаггүй. Өдөрт ердөө 1 мм хөдөлдөг учир аргагүй бизээ. Маш удаан хугацаанд өсдөг энэ биет мөн л удаан хугацаанд амьдардаг байна. 3-аас 20 жил амьдардаг 5-аас 10 мянган төрлийн хөвсгөр биет байдаг. Харин Антарктидын хөвсгөр биет 1550 орчим жил амьдрах чадвартай гэн шүү. За дараагийн амьтан бол далайн хясаа. За энэ төрлийн далайн хясаа ихэвчлэн Шотландын эргээр олддог эс болон шаварт шигдэн амьдардаг. Далайн хясаа тэнтрүүлээ ашиглан хоол хүнс хүчил төрөгч шингээж авдаг байна. За чи хайнад ирсэн маа шүү guys. За босод идүүлэхгүй тулд далайн ёроол шигдэж ил гардаггүйгээр удаан хугацаанд амьдрах чадвартай ажээ. Сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд загасчдын нөлөөгөөр гаднах гуйг нь гэнтэж эмзэг болсноор толгой нь 50%-аар буурч байна. Эдгээр төрлийн биет 400 гаруй наслах энгийн үзэгдэл бөгөөд 500 жилийн настай удаан хясаач олдож байжээ. За 3 дахь амьтан бол яст мэлхий. Яст мэлхий урт хугацаанд урт насалдаг гэдгээрээ олон танигдсан амьтан юм. Эрүүл яст мэлхийн дунджаар 150 насалдаг бөгөөд мэдээж ямар төрлийн яст мэлхий гэдгээсээ хамаардаг. Харин хамгийн уртаа насалдаг яст мэлхий энэ тоот гүйцэж чаджээ. Бринадны Гренал Роберт Калев Авата хэмээх тэжээвэр яст мэлхийтэй Калкаттагийн амьтны хүрээлэнд аваачнаас хойш тэнд 130 жил амьдарсан гэдэг. Адвайлаг өөхөх үед тус амьтдын хүрээлэнд байсан бүх ажилчин түүнийг анх ирэх үед төрөөчгүй байжээ. Түүний үхлийн шалтгаан нь хуягт үүссэн хагархайгаар үүдсэн хэмжээ тогтоосон биеийн эрдэмтэд 255 эсвэл 257 насалдаг хэмжээнд тооцоолжээ. За 4 дахь амьтан бол
Гуурсан өт. Гуурсан өрт нь шилбэхгүй суумал бийт бөгөөд нас бийгүйцэн амьдралынхаа ихэнх мөчийг энэ газараа өнгөрөөдөг гэсэн үг байдаг. Гуурсан өтний энэ хүүд хурал нь Мексикийн буланд голдоо суурьшдаг далайн түвшнээс 760 ба түүнээс доош метрийн гүнд хүйтэн усны урсгалд амьдардаг байна. Хөхөрлөг эсвэл дүүлэгч бактери тэдний гол тэжээл болдог ажээ. 3 метр хүртэл урттай болдог ба хэдэн мянгаар багцалж амьдарч байна. Зак. 4 антеннаас гуурсан үтээс амирна шүү. За. 6 танта. Цэвэр усны совдан хясаа. Цэвэр усны совдан хясааны цэвэр усны совдны 90 орчим хувь нь Скандинавын хогт амьдардаг. Эдгээр нь маш тэсвэртэй бийт бөгөөд шинэ орчим нөхцөлд амархан насдаг. Уур амьсгалын газар зүйн биологийн химийн өртөлөгт хүртэл байдаг нөлөөлдөггүй ажээ. Гэвч сүүлийн үед тоо толгой нь ихээр цөөрсөн байна. Харин үлдэж хоцорсон зарим нь олон төрлийн экосистемийг туулж 250 насалдаг. За. 6 танта бол Улаан тэнгисийн зараа. Улаан тэнгисийн зараа нь 450 орчим сая жилийн өмнө анх үүссэн бөгөөд бусад далайн зараанаас хамгийн том буюу 25 см хүртэл хэмжээтэй байдаг байна. Тэд ихэвчлэн нэг байрнаасаа хөдөлдөггүй бөгөөд гадуураа бие хамгаалаг хадаасаа бүрхэгдсэн байдаг ажээ. Заримдаа хоол хүн сайхаар бөөнөрөө цугладаг байна. Ихэнх тохиолдолд 30-аас илүү жил насалдаггүй хэрэв илүү насалсан тохиолдолд 200 хүртэл насалдаг байна. За. 7 хантан бол Кой загас нь 50 хүртэл жил амьдардаг гэхэд муугүй байгаа биз. Гэхдээ Ханако хэмээх Кой загас 1977 онд 225 наснда өгсөн гэхээр 1750 онд төрсөн болж таарч байгаа юм. Бенджамин Франклин цахилгаан үйлдэлийг анх нээхээс өмнө арслан цаан оршин тогтнодог байсан гэдгийг хүмүүс мэдхээс ч өмнө төрж Францын
Францын хувьсгал дэлхийн хоёр дайн зэрэг олон зүйл явдлын эрч болжээ. Модны насын тогтоодоггүй адилаар үг загсны царайг хайрсан дээрх судлаар нь тогтоодог байна. За 8 дахь амтан бол номон толгойд халим. Зарим эрдэмтэд номон толгойд халимыг дэлхийн дээрх хамгийн урт насалдаг хөхтөн амтан гэж үздэг байна. Ялангуяа бад халимыг 211 насалсан гэж үздэг ч 245 насалсан байх магадлал өндөр байна. Ихэнх номон толгойд халим 20-60 насалдаг бол энэ төрлийн өөр 4 халим бадтай ойролцоо буюу 91-ээс 135, 159, 172 насалж байсан юм. 9 дахь амтан бол далайн хадран. Загсыг далайн амьтдаас хамгийн урт насалдаг гэж тооцож болно. Номхон далайн төвшнээс доош 170-аас 660 метрийн гүнд амьдардаг. Нүдний доод хүрийг дагаад 10 хүртэл нуурын ястай байдаг учраас ийхүү нэрийджээ. Уг загас өсч томрохдоо удаан нэлээн хожуу үржилж ордог бөгөөд 200 орчим настай байдаг. 9 дахь загас нь далайн хадран загас гэдэг юм байна. За 10 дахь амтан бол далайн залхаг. Далайн залхагыг гаднаас нь харахад тийм ч онцгой зүйл үгүй. Дөнгөж төрсөн далайн залхаг 1 м урттай 8 тэмцвэртэй байдаг бол нас бий гүйцэн далайн залхаг 2 м орчим урттай 90 хүртэл тэмцвэртэй байдаг. Карибын тэнгис анх үүсэн энэхүү биед одоо дэлхийн хаа сайгүй тархжээ. Далайн залхаг төрөөд тодорхой насандаа хүрэхээр эргээд нялах үедээ очсны дараа дахин өсч томордог ажээ. Энэ метр нэг үйлчлэл нь 50 жилийн хугацаатай хэн ч удаан нялхаарч өсөх боломжтой байдаг нь бараг үхшгүй мөнхийн настай гэдэг гэсэн үг юм. За би та нарт дэлхийн хамгийн урт насалтай амьтны талаар 10 амьтны талаар ярьж өглөө. За та нар бол лайк дараад subscribe дараад өрөө. За дараагийн хавцлыг маш хурдан оруулахаар та нар энэ намайг дагаад хонхоо хүлээгээд авчвал энэ та нар миний бичлэгийг маш хурдан үзэх байх гэж найдаж байна. За дараагийн бичлэг хүртэл баяртай guys.